1925 оны улсын анх дугаар баярын наадамд 640 бүх барилдаснаас Хэнти аймгийн Баян удаа сумын Ариат олноо босоо хэмээн алдарсан самдан 15 төрүүлэн алдарт луугны вандан аврагыг дагаж ирэн улстан анхудаа зодголсон Арганга аймгийн Цагир сумын Ариат бууржамын 9 давж үзүүрлээ. Төрүүлсэн босоо самдан авраг цол үзүүрлсэн бууржамынд арсан цололгодоо нас чацуу 26 тэн хоёр хүчтэн энхүү улсынхан эрхэн цолонд хүрлээ. 1926 оны улсын их баяр наадамд 640 хүчтэн зодголсноос бууржамын 15 анх удаа төрүүлэн 27 насндаа дайны авраг цоловч түүний амд олноо Далайвангийн төмөрдөг хэмээн алдарсан Арганга аймгийн Дариат сумын Ариат Төмөрбаатар 9 үзүүрлэн арслан боллоо. 1927 оны улсын баяр наадамд 960 бүх хөрөлдөж Арганга аймгийн Цагир сумын Ариат бууржамын авраг 15 магнайлан Ардын хөлсөлийн ам баяр наадамд анхудаа дараадан 2 удаа төрүүлсэн амжилтаараа түүхэнд бичигдсэн билээ. Орон даяар мэйтэн хэмээн алдарсан Арганга аймгийн Сан сумын Ариат аюур 9 давж үзүүрлэн улсын зам боллоо. Үндэсний спортын гавьяат мастер Дайны авраг бууржамын 20 дугаар зууны эхний хагсын олон наадамд зүүнний магнайт босч байлаа. 1928 оны улсын баяр наадамд 1000 гаруй хүчтэн зодоглож Арганга аймгийн Сан сумын Ариат мэйтэн аюур 15 төрүүлж улсын арслан цоловсон бол урд жил 8 давж зам болсон Завхан аймгийн Тосон зэнгэл сумын Ариат цэригийн шагж 9 давж үзүүрлээ. 1929 оны улсын баяр наадамд 1000 гаруй бүх барилдаснаас 20 дугаар зуунд нэрийн өмнө босоо гэсэн тодотголтой явсан 3 хүчтний нэг нь болох Арганга аймгийн улсын сумын Ариат босоо банзар 10 давж төрүүлэн арслан болж цэригийн шагж зан 9 давж 2 дахь удаагаан үзүүрлээ. 1930 оны улсын баяр наадамд 1000 гаруй хүчтэн зодголоход Завхан аймгийн Тосон зэнгэл сумын Ариат шагж 10 давж төрүүлэн улсын арслан болж урд жилийн төрөвөх өөлгөн босоо банзар 9 давж үзүүрлээ. 1931 оны улсын баяр наадамд Ардын хөлсөлийн түүхэд 10 жилийн өтө давтснараа онцлог боллоо. 1000 гаруй бүх хөрөлсөн энэ наадамд корпусыг команддаг цолтой цэргийн бүх одоогийн Булган аймгийн Богд сумын Ариат Бэхочур 10 давж төрүүлэн арслан болж Завхан аймгийн Идэр сумын Ариат уртгарт Лавга 9 давж үзүүрлэн зам цолон төрлөө. 1932 оны улсын баяр наадамд 1000 гаруй хүчтэн зодголсноос Төв аймгийн Дэлгэр хаан сумын Ариат Модиг бүрэг тэмээх Батчур 10 давж төрүүлэн арслан болж Арганга аймгийн Дүн сумын Ариат улсын зам цагдаа содмон үзүүрлээ. 1933 оны Ардын хөлсөлийн баяр наадамд 880 бүх хөрөлдөснөөс Завхан аймгийн Идэр сумын Ариат уртгарт Лавга 10 давж төрүүлж Сэлэнг аймгийн Цагаанур сумын Ариат Боохой дамжин 9 давж үзүүрлээ. Энэ наадмын төрөв үзүүр 2 бүх улсын арслан гэсэн эрхэм цолонд хүрсэн билээ. 1934 оны улсын баяр наадамд 1024 хүчтэн зодголсноос Арганга аймгийн улсын сумын Ариат өөлдийн улаан хүзүү тэмээн алдарсан Дэлэг 10 давж төрүүлэн арслан цоловч Төв аймгийн бохол Лувсан мөрийн Чимд зан 9 давж үзүүрлээ. 20 дугаар зуунд төрсэн өөлдийн 2 дахь арслан улаан хүзүү Дэлэг нь өнөө цагийн хүчтэн сумья базар гард сэрж бүдэ начин Сомогийн 68 дахь авраг давгдэрж нарын наг цахан билээ. 1935 оны улсын баяр наадамд 720 бүх барилдаснаас Төв аймгийн Монгоморт сумын Ариат Сумын хаанараар орон даяар андуурсан Монгомортын Чимд 10 давж төрүүлэн арслан боллоо. Арганга аймгийн Зэнгэр сумын Ариат Шарвын гомб сүрэн 9 давж үзүүрлэн зам цолон төрчээ. Энэ наадмын үзүүрийн бүхэн хүмүүн бус явсан тул Монгол бүхэн дэвжээг хүндэтгэх үүднээс зургийн тавьсангүй. 1936 оны улсын баяр наадам Ардын хөлсөлийн түүхэд 15 жилийн өмнө баярт 1024 хүчтэн зодголсноос Дорнод аймгийн Чой болсон сумын Ариат Дорнодын Хумбан харамэх балсан төрүүлж арслан цоловсон бол Монгомортын Чимд арслан 9 давж үзүүрлээ. 1937 оны улсын баяр наадамд 896 бүх барилдаснаас Манлайбаатар дамжин сүрэнгийн Зэйдүү Дорнод аймгийн Гурванзагал сумын Ариат Баргын Гэлэг 10 давж төрүүлэн арслан болж Арганга аймгийн Хайрхан сумын Ариат Аат Лувсан жамц 9 давж үзүүрлэн зам цолон төрвэ. 1938 оны улсын баяр наадамд 1024 хүчтэн зодголсноос Арганга аймгийн Жаргалан сумын Ариат Эрен хадир тэмээх төрөвт зан 10 давж төрүүлж 1924 онд улсын хамгийн сүүлчийн 10 засгийн наадмын төрөвөх Арганга аймгийн Тархт сумын Ариат Банд зан 9 давж үзүүрлээ. Төрүүлсэн төрөвт үзүүрлсэн банд нарт улсын арслан цол болголоо. Эрен хадирт төрөвтн 1936 онд улсын зан 1938 онд 33 тайдан төрүүлж улсын арслан болсон бохоо.
1939 оны улсын баяр наадам 512 хорилдаснаас Булган аймгийн Салин өрн сумын харьяат шин цэрэг төвдөн дорж 9 давж төрүүлэн улсын арслан болж завхны уртгартал лавга арслан 8 давж үзүүрлээ. Уртгар тамихал лавга арслан 1950 онд улсын наадмын 5 даванд дайна начинтай барилдаж байна. 1940 оны улсын баяр наадам 512 хүчтэн зодоглосноос Ховд аймгийн Боин сумын харьяат улсын зан Ванчинхүү төрүүлж, Дорнод аймгийн Жагвалсан сумын харьяат улсын зан дамжаа үзүүрлжээ. Инхүү улсын зан Ванчинхүү улсын зан Гулцгай хэмээх дамжаанаар улсын арслан цол хүртлээ. Ховдын жижиг Ванчинхүү нь 1932 онд начин, 1936 онд зан, 1940 онд 31 дээдэн төрүүлж улсын арслан болсон бохоо. 1941 оны улсын баяр наадам. Ардын хувьсгалын түүхэд 20 жилийн ам баяр 512 хорилдснаас Булган аймгийн Салин өрн сумын харьяат улсын арслан төвдөн дорж 9 давж 2 хан төрүүлэн 25 насндаа авраг болж Дорнод аймгийн халах гол сумын харьяат 1903 оны даншин арслан хасын хүүлзий сайхан 8 давж үзүүрлэн арслан цом төрлөө. Өлзий сайхан арслангийн хүн спортын авиат мастер улсын арслан Эрдэнэ Оширвэлээ. 1942 оны улсын баяр наадамд 360 хүчтэн зодголсноос Хөвсгөл аймгийн Дүнүд сумын харьяат улсын зан Хужаа хэмээхэд чөлтөм сүрэн 9 давн төрүүлэн Завхан аймгийн Санган сумын харьяат улсын зан Нахиу хэмээх санж сүрэн 8 давж үзүүрлээ. Төрүүлсэн Хужаа чөлтөм сүрэн үзүүрлсэн Нахиу санж сүрнэрд арслан цол болголоо. 1943 оны улсын баяр наадам 512 хорилдаснаас Архангай аймгийн Хайрхан сумын 2 хүчтэн тэргүүн барилгасалтар шалгаран үлдэж улсын зан Аатал улсын жамц 9 давн төрүүлж суужирдаг учраас суудаг хэмээн нэрсэн улсын начин содов 8 давн зүрлээ. Аатал улсын жамц суудаг содовнор хоёулан улсын арслан боллоо. Аатал улсын жамц арслан нь аймгийн наадам төрүүлсэн бөхөд гөлөн мөх сургаар замын айлаас нанжин гахай гөлөм зээлэн буцахтаан өгч хэлсэн амандан хурж байсан Аатай бөхөө. 1944 оны улсын баяр наадам 512 хүчтэн зодголсноос Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын начин Чимэд очир 9 давн төрүүлж арслан болж Булган аймгийн Салин өрн сумын харьяат төвдөн дорж авраг 8 давж улсад анх удаа үзүүрлээ. 1911 оны даншин наадмын төрөөх их Монгол шарав жамц авраг 67 насндан 1944 оны наадамд зодглож байгаа нэ. 1945 оны улсын баяр наадам 512 хорилдснаас төвдөн дорж авраг 3 удаа ган төрүүлж дайн авраг цоловч 8 давж үзүүрлсэн Хөвсгөл аймгийн Цагаан сумын харьяат улсын зан Цэвэн арвдан улсын арслан боллоо. 1946 оны улсын баяр наадам. Ардын хувьсгалын түүхэд 25 жилийн ам баярт 1024 хүчтэн зодголсноос Булган аймгийн Салин өрн сумын харьяат төвдөн дорж авраг 10 давж 4 удаахан төрүүлж Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын арслан Чимэд очир 9 давж үзүүрлэн 30 насндаа авраг цоловлаа. Улсын баяр наадамд начин зан арслан авраг цолтой 1024 мөхчүүд барилдлаа. Хөрөлтөний төгсгөлд дайын авраг төвдөн дорж самдан Чимэдтэй арслан Чимэд очир даан самбуутай барилдаж төвдөн дорж авраг 10 давж даяар дуусах дайын авраг цол авлаа. 1947 оны улсын баяр наадам 512 хүчтэн зодголсноос дархан авраг төвдөн дорж залуу авраг Чимэд очир 2 Чехийн Прагот нуулсан дэлхийн залуучууд оюутны наадам төлөөлөгчөөр явсан тул зодголсонгүй. Наадмын бүхэн барилдаанд хуучнаар Завхан аймгийн Жаргалан сумын харьяат Хязгарын цэргийн Батсүр 9 давн төрүүлж арслан цоловч Өвөрхангай аймгийн 30 сумын харьяат улсын зан цоодол 8 давн зүрлээ.